За сүүлийн үед энэ их хурал дээр таны дэг зөрчсөн гэдэг асуудал яриад одоо хэдүүлээ зөндөө ярьсан шүү дээ. Чуулганы хурлын жагсаалтан одоо хэлцэх асуудлын жагсаалтанд байгаагүй зүйл оруулж ирлээ гэл. Тэгээ энэ одоо асуудлыг та юу гэж харж байгаа вэ? Зөвхөн юм уу эсвэл үнэхээр улсын хурлын чуулганаар хэлцэх асуудлыг дарганд ирэх зөвлөөр баталдаг. За энүүн дээр бол нэмэлт би өөрөө унших ямар ч боломж байхгүй. За нэмэлт одоо юу орох ямар ч боломж байхгүй. Тэрнийг бол дарганд ирэх зөвлөлийн гишүүдээс та бүхэн маань өөрснөө асууж болно. Одоо дарганд ирэх зөвлөл маш өргөжөөд бүх парламентэд судалтай улс төрийн намуудын зөвлөл гэж байдаг. Жишээлбэл парламент судалтай 2 бүлэг байлаа гэхэд улс төрийн намын тухай хуулиараа бусад цөөхөн судалтай, 4 судалтай намууд, 8 судалтай намууд тэд нар ч гэсэндээ зөвлөлт гишүүдэд оруулдаг. За дээрээс нэмээд парламент судалтай 2 намын хувьд дэд дарга нар нь бас орж байгаа. Тэгэхээр ийм том бүрэлдэхүүнтэйгээр баталсан ямиг хин нэгэн дур мэдээ өөрчлөн гэж байхгүй. Байнгын орооны хуралдаан дээр хүртэл хэлцэх асуудал дээр нэмэхэд хасгаад даргын дэрэгдэх зөвлөл дээр заавал оруулж иж нэмж хасдаг байна. Эсвэл таны нөгөө их хурлын дэд дарга гэдэг энэ албан тушаалаас чөлөөлөх энэ танай нам доторх ч гэдэг юм уу? Гэхдээ одоо би яг сүүлийн таныг та охин маань харж байгаах манай намын улс төрийн том сонгуул болох гээд за тэгэл ардсан намын ч гэсэндээ сонгуулийн өмнө бас одоо юу болж өрнөө яг одоо чуулгангүй уус таарсан байсан учраас зуны арай дэлгэр цагт байсан учраас арай гайг болох шиг боллоо. Ер нь л нөгөө улс төрийн нэг 2 хоногийн дараа одоо улс төрийн намын даргаа сонгогддгоо сонгох бах. Би намын даргад өршөлдөхгүй, би өрсөлдөөгүй. Энэ одоо дарга нарын сонгуулийн ажил явдгаараа явах бах. Тэгээд хинэн ч дарга болсон байд. Одоо тэгэл энэ төр улсын намын зодооноо төрийн ажил руу авчирж иж утгах бол буруу л гэж бодож байна. Яг төсөв дээр шүмжлэлтэй хандаж хэд хэдэн зүйл дээр үг хэлсэн мэн хэсэг үлэг хүмүүсийн дургуг хүргэсэн байж магадгүй. Гэхдээ бид нар өнөөдөр ард түмний татвар төлөгчдийн мөнгийг хинт хэрхэн зарцуулах вэ гэдэг дээр бүгдээрээ биеийн толгойг хилээд өнгөрөх биш. Ард түмнийг өнөөдөр бас санал хэрж байгаа санал санаачлагыг бид нараас өнөөдөр сонсгол өстэй гэж бодож байна. Тийм болтлоо бид нар улс төржиж бас биеийн толгой гэж бас болохгүй л гэж бодож байна. Ер нь намын даргын сонгуульч 2 өдрийн дараа гэснээс их хурлаараа сонгоно гэж өдөр зөвлөлтөөр тогтлоо гэж мэдээлэл өгч байсан. Үгүй ээ. Намын зохион байгуулалтын асуудал гэж бол угаасаа орно. Тэр нь өнөөдөр бас манай улсын хурлд сонгогдсон нэлээд олон гишүүд бол манай намын баг хурлын гишүүн байгаад биш байгаа. Намын дөрмийн дагуу улсын хурлын гишүүн бол намын баг хурлын гишүүн шууд автоматар болдог. Тэгэхээр манай одоо 18 гишүүн байсан санагдаж байна. Шинээр улсын хурл сонгогдсон 18 гишүүн юм байна гэж яригдсан. Намын дөрмийн дагуу баг хурлаараа бас дарга сонгож болдог. Угаасаа одоо манай намын дарга нар дотроос одоо миний санаж байгаагаар би дутуу санаж магадгүй жишээл инх төвшин дарга бол манай намын баг хурлаас сонгогдож исэн. Сая ардсан намаас гэхэд ер нь бол манай хар бол баг хурлаараа эхлээд сонгогдоод их хурлаараа ярчлан батлагдсан. Тэгэхээр бас тийм юу бол улс төрийн намууд дотор улс төрийн намын тухай хуулиар хоригдсон зүйл байхгүй. Манай намын дөрмийн дагуулын угаасаа зөвшөөрөгддөг. Тэгэхээр тэр процессын дагуу бас явах бах. За дээрэс нэмээд бас хүмүүс юу гэж ярьсан бэ гэхээр намын дөрмийн дагуу хэрэг намын хурлаа зарлана гэвэл намын баг хурлыг удирч зөвл зарладаг. Эсвэл баг хурлын гишүүдийн тодорхой хувь нь шаардах юм бол намын баг хурл хуралдуулдаг. За үгүй гэх юм бол намын баг хурл их хурлыг зарлана. Тэр нь дор хаяж 45 хоногийн дараагаар хуралдах хэрэгтэй. Тэгэхээр одоо ингээд 10 сар болох гэж байгаа юм чинь 45 хоногийн дараа гэхээр 11 сарын дундуур хуралд болчиход байгаа байхгүй. Тэгэхээр тэр болтол бас нь улс төржилт бас нэгдүгürt арай дэнтхэн биш үү. 2 хоног болох гэж байгаа хурлын дараа болно гэхэд бид нэр энэ сошиал хэвлэл мэдээл олонний тэр бүтээл төрийн ажил ямар байдалд хүрч байна. Тэгээ ийм хүнд бас өвөл болох гэж байна. Эдийн засгийн амаргүй цаг үед байна. Хамаг юм энэ намын улс төржилттэй ингээд хотолдоод зогсчиж болохгүй. Нийгмийг бид нэр ингээд талцуулж хуваагдуулж болохгүй. Жирийн намын гишүүдэд ч гэсэндээ яг үнийг хэлэхэд нэг их тийм хэн дарга болох вэ гэдэг дээр ингээл хуваагдуулаад талцуулаад бухимдуулаад байж ерөөсө болохгүй. Тэгэхээр энэ бүгдийг харгалзаж бас зарим нь бол намын баг хурал дээр энэ асуудлаа шийдэх зүйтэй гэж ярьсан. Гэхдээ энэ бүхэн бол мэдээж баг хурлын бүрийн эрхийн асуудал хэлцэх асуудалтай оруулах уу, тэрүүнийг яг өргөжлүүлээ хэлцээд явах уу, шийдвэрлэх үү гэдэг нь бол мэдээж баг хурлын бүрийн эрхийн асуудал. Дээрэс нэмээд улс төрийн намын тухай хууль энэ яагаад энэ жил бүх намууд ингээд их хурлаас хийж байна гэхээр жишээл ганц төр дарга юм бол хугацаанд болоогүй шүү дээ. Тэгэхээр яагаад гэж нэгээр шинэ улс төрийн намын тухай хууль хэрэгжиж эхлэх гэж байгаа.
энэ хуультай нийцүүлж бүх намууд дүрмээ шинжлэх ёстой. За дээрээс нэмээд намын олон бүтцүүдэд өөрчлөлт оруулах ёстой юм лээ. Тэгэхээр Арцлан нам хэдийгээр дөнгөж сайхан одоо хурлаа хийгээд дүрм нь одоо дээрээс нэмээд намын даргын тэгээд шүүхээс одоо баталсан ч гэсэндээ нөгөөх нь энэ олон процессууд үүний араас бас явах ёстой. Тэгэхээр тэр нь бас нэлээд ажиллагаатай. Бараг 12 сарын 31-нд бид нэр амжих үгүй юу гэж хэлээ. Тэгэхээр бас энэний дараагаар 11 сарын 15 дөнгөж даргаа шинээр сонголоо гэх түүний дараас нэлээдгүй процесстэй юм байна гэж ойлгосон. Энэ бүгдийг бас бид нар цаг алдахгүй хийхгүй бол парламент тэр тусмаа судалтай дээрээс нэмээд 7,000 гишүүд улсрын намууд бол улсрын намын тухай хуулиа зөрчиж бас болохгүй бид юм. Ер нь их хурлын дэд даргын хувьд та юу гэж бодож байгаа вэ? Өчигдөр цогын томны нэвтрүүлгээр их хурлын даргатай холбоотой нэлээдгүй асуудлуудыг улсын хурлын гишүүн их баяр хөндлөө шүү дээ. Тэгэхээр та бас харсан баг. Тэгэхээр ер нь энэ би үл нэвтрүүлгэнд бүр үзээгүй. Ганц хоёр явж ирсэн трейлерыг нь л харсан. Хэрвээ тэр хүнд тийм одоо нотлохоо баримтайгаа л улсын хурлын гишүүн хүн, хууль зүйн сайд хүн тэр тусмаа өөрөө энэ асуудлаа улсын хурлын танхимд яриаггүй баримт нотлохоо байгуул тэр шалгуулах одоо хуулийн дагуу бүрэн эрх нь байгаа. Би тэр материалуудтай хязгаарч надад танилцж байгаагүй, би тэр ажлын хэсэгт орж байгаагүй, надад тийм материал байхгүй. Би 2 хоногийн дараа нэг хүн улсрын намын дарагт нэр дэвшиж гин гээд одоо гаргаж ирж байгаа. Хэрвээ тийм бол тэр хүнд өнөөдрийг болт гаргаж ирэх зөндөл цаг хугацаа байсан шүү дээ. Тэгэхээр хэрвээ тийм байгаа бол тэр үнийг алгалтай тэмцэх газарч байдаг юм уу? Хаана байдгийг өгөөд бүрэн шалгуулах хэрэг нь байгаа гэж бодож байна. Ер нь одоо би энийг хардах эрхүүл хүн болгонд байж болно. Гэтэ нөгөө талаараа энэ нь улс төр байж юусэн болохгүй. Хэрвээ энэ ноцтой баримтууд дэлгэж байгаа бол одоо нэг тийм юунууд дандаа л ярьдаг штэ. Нотлох баримт нь байгаа шүү, дэлгий шүү, хизээ дэлгэх гэдэг байгаа. Хэрвээ тийм бол зөв цаг гэж байхгүй штэ. Хэрвээ зөв юм хийх гэж байгаа бол тэр үнийг хийх зөв цаг биш. Тэгэл зөв юм хийх гэж байгаа бол тэрнийг хийх л ёстой. Хэрвээ тэр нүүрсний сонсголын үед тэр олон баримтууд нь байсан бол нүүрсний сонсгол болоод одоо жил болох гэж байна үстэй баг. Бараг л хүн амны хэрэг үлдсэн ч юм шиг юм ноцтой мэдээ. Гэхдээ одоо би үл мэдэхгүй байна одоо яг тэрүүний хажууд нь байгаагүй учраас би тэр хэргийн материалтай танилцж байгааг учраас би өөрөө хуульч хүнч биш тэр эрүүгийн хэргийн материалтай надад танилцах гишүүн байлаа гэд улсын хурлын дэд дарга байлаа гэд надад тэрүүнийг барьж аваад танилцах надад ирэх ерөөсөө байхгүй. Ер нь одоо энэ болж байгаа улс төрт болж байгаа энэ үйл явдал бол иргэдийн парламентэд итгэл нэлээдгүй суларч байгаа юм байна. Одоо энэ парламентод одоо юу гэдэг дээд шүүхээс гэмбуруутай тогтоогдсон гишүүд